Намхай аварга 2 дугаар хэсэг. Заяа наадамд хоол ойроо нэртэй бөхчүүд цугларсан тул их л өргөн том наадам болжээ. Мань сандаг очир хөвгч тэнд амд гаргуулan барилдуулжээ. Сандаг очир хүү 3 даваа хүртэл 2 том бүхийн аманд очиж түүнийгээ төвгүй орхисон ба 3 даваанаас эхлэн харин түүний сөрхийг мэдсэн мөхчүүл авахгүй учраас бараг гадны нэртэй сайчул буюу өөрийн нутгийн бөгөөд саяын хамт ирсэн нөхөдтэй нь хар хүчээр тулган барилдуулсан тул тэдгээрийг хаялсаар яваад үзүрийн 2 бүхэд үлджээ. Энд заяан гэгээний нэгэн бүх үлдсэн тул явж ирсэн бөхчүүл нь сандаг очир хөөг лам ноёны найрамдлыг бодон заавал бууж өгөөрэй гэж ятгахжээ. Иймд залгаа хошуунуудын ив зүйг бодож их зах хүмүүсийн сурган хэлснээр сандаг очир хөө заяан бүхэд бууж өгсөн гэдэг. Энэ бол Бадаргуултын 13 дугаар он буюу 1887 оны Улагчин гахай жил бөгөөд бөхчүүлийн хэлж байснаар хөдөөнөөс олдсон олз сандаг очир хөө бол хожим халахтаяар нэр нь дуурсан намхай аварга ийхүү 17 наснда анхудаа наадмын дэвжээнд гарч байгаа нь тэржээ. Пүү 17 та анхудаа гараад үзүүлчихэж байгаа юм уу? Энэ үеэс эхлэн тэрбээр халахын 10 засаг болон таншиг наадамд 21 удаа, овоо тойлгын наадамд 20 гаруй удаа, улсын чанартай наадамд 40 гаруй удаа төрүүлсэн агуу хамжилтыг бүтээсэн байна. Пүүх! 7 хошуу таншиг наадмын үеэр 100 олон наадамчин гадаа том тогоо зоож өхрийн мах мөчөөр нь эвдэж хийгээд чанаж байжээ. Гэтэл чансан махаа гаргаад эдцгийн үеэр нэгэн залуу хүрэлцэн ирж байдлыг үзвэс энэ наадамд барилдахаар ирсэн ил байсан учраас бүхэнд булчин голдуу мах өгдөг ёсоор өхрийн нэгэн шаант авч өгчээ. Энэ үсгэрээдөө харцхан ярьж исэн яриа шүү дээ. Нөгөө хүн уг шаантыг шүдээрээ мүлжиж идэж дуусаад дотоод хормой алчуур хоёроо 2 үзүүрийг нь жирэглэс хийж баримагц ясыг амархан хугамшгаад чөмгийг нь сорж нэг үзүүрийн чөмгийг нь дэргэдээ байсан хүнд өгчээ. Хүмүүс түүнийг гайхан бахархаж нэрийг нь асуувал намхай аварга байсан гэжээ. Намхай аварга нутгаас гараад их наадамд барилдахаар явах замдаа хээр хонжээ. Тэрбээр том хар богцтой явсан тул түүнээ тэрлээ зүүрмэглэн хэвтэж байвал гэнэт шөнийн харанхуйд нэг хүн ирээд аваргын тэрлэж хэвтсэн богцыг толгойд оруулсан сэм суглан авахыг оролджээ. Үүнд намхай аварга нэг гараараа богцны ёроолоос барьж чангааж байсан тул цаад хүн аяархан татаад дийлэхгүйгээ мэдээд чанга татаж булгар богцыг нь тас татчихжээ. Үүнийг үзмэх цаад хүн өө чи намхай юу гэхэд намхай нь аа чи юм уу хулгар нохой юу гэж бийсийг таниад инээлдэж байсан гэдэг. Цаад хүн намхайн сайн танил Дайчин вангийн хулгар нацаг буюу баян мөн гарслан мөн ажээ. Бас нэгэн удаа Дайчин ван өөрөө өвлийн эд хүйтэнд хүрээ рүү ирж явахдаа тэмээн хөсгөөр хэдэн хүний хамт явсан гэдэг. Тэдгээр хүмүүсийн дотор намхай аварга хулгар нацаг нар байжээ. Гэтэл нэгэн шөнө хүчтэй шуурганаар буудлаж том майхнаа босготол цасан шуурга хаяагаар нь ороод майхныг авч хаях гээд хаяа манах юм олдохгүй байж ингээд цөмөрөө гайхан байтал хулгар нацаг намхайг дуудаж тасан шуурганд босохгүйгээр хэвтсэн хомтой тэмээдийг хэвтээ чигээр нь дамжлан өргөж майхныхаа хаяаг даруулан тавилъя гэжээ. Тэгээд энэ ёсоор хоёул хэвтээ тэмээнүүдийг дамжлан өргөсөөр том майхны хаяаг тойруулан тавьж даруулсан тул дулаан хонсон байна. Пүү яа. Тэмээ дамжлаа зөөчгдөй хат. Намхай аварга эд барилдаж байх үедээ Баруун аймгийн аянчинд 60 зөнгөргийн голд буудлан хоноход нэгэн том атан шаварт зоогдон хичнээн оролдоод гаргаж чадалгүй намхай аварга ойр байгааг сонсож гуйжээ. Аварга очиж бүхэл биеэр нь ороосон аргамснаас цээжээрээ оруулан зүтгэвэл ат шавраас дуутай наргагүй сугран гарчээ. Эзэн ихэд олзуурхан бэлгшээж хар хашинг өөргөө бэлгэлжээ. Намхай аварга наадамд явахдаа цэгийн дээлтэй том завдирмаар ундаг байжээ. Тэр мөр ихийхэн ороо учир
хэн хүн уургалж чаддгүй, харин авраг өөрөө сайхан сумын нутаг орхон голын савд багтах улааны зүүн хавцалд адуугаа шахуулж баруун талын цоргоор цуулан цавдар морио хажуугаар нь шургахтан далан дээрээс нь алгадаж атхан тогтоо морьдог байжээ. Тэгээд хэд хоног сойж хагсраагаад наадамд явах өглөө эмээллээд мортоход булиг гэхээр нь сэрвэнээс нэг атгачаад булигч чадалгүй номхордог байж. Намхай авраг 2 жил даншиг тэрж барилдалгүй унжжээ. Тэр жилүүдэд далай байсан чөлтөн арслан, цэцэн ханы даширнцэн арслан хоёр төрүүлж авраг цол авцгаажээ. Хойдон жил намхай аврагын даншиг тэрж давааны бөхчүүдийн зүүнний манлай дугур авраг, барууны манлай намхай авраг нар тэргүүлэн гарав. 2 жил даншиг зодоглоогүй намхайг гарч ирэхэд наадамчин болон харц ганц түүн дээр төвлөрч бие биенээсээ өрсөн харах гэж чахацалдан байжээ. Олны дотор аврагын мах шуугдчихж намхай авраг харьцхаж гэж энэ жил төрүүлж чадах болов уу гэсэн шивэр авир яриад харахваа. Тэгтэн дугар авраг наран дагуу сарвчлан харж хүүхэд минь намхай махны өнгө цайсан болохоос биш шуугдаагүй байна. 2-3 жилдээ даншигын хишгийг хүртэх өнгөтэй байна гэжээ. Намхай авраг 5-ын даваанд далай бэлийн чөлтөн аврагыг амлав. Тэгэхэд чөлтөн аврагын дэргэд ирж чи намайг дор үзэж авлаа гэж уурлах янзтай хэлв. Намхай чөлтөн минь ээ, чи бид хоёр чинь муу бүх энэ жилийн дэвжээн дээр алга байна шүү дээ. Хэм маань давж хэм маань унсан ч яадаг юм гэдэг гэхэд чөлтөн. Би мууч гэсэн авраг чиний ахыг 2 орхиж авраг болсон юм гэхэд намхай за тэгвэл үзээд л алтхаас өөр яах вэ гэж хэлээд яваад өгч. 5-ын даваанд бүх тавихад чөлтөн авраг хар ирчээрээ гэж асрын өмнө очин шавв. Ингээд 2 авраг өрмөгч чөлтөн авраг жаахан зориг муутай харваж дайрахт нь намхай авраг синжигдэж авмагц зайлж гуйдчихад дэвэд явчих. Чөлтөн авраг тахимаа өгөхдөө за авраг минь хойтонгийн даншигт чи амьд байж намайг хаях. Би амьд байж чамд унахыг халахын олон харахгүй байх гэж шазуур зүүн хэлсэн гэдэг. Энэ наадамд намхай авраг цэцэн ханы даширнцэн аврагтай үлджээ. Намхай авраг даширнцэнгийн далбаанаас баримгц докторвол даширнцэн аврагын элэг бүснээс барьж тогтоо гэд байж. Энэ хоёрын барилдахыг харж суусан дугар авраг тэр хараа манай даширнцэнгийн хөл солбоод шодон гизгэн гоцгоц хийж байна унахандэ гэж дэрэгдэх нөхөдтэй ярь дуусааг байхад их авраг ганц докторж гуйдчихад дэвэд явчихваа. Хөлс дааварлсан бөхчүүд за яах вэ даширнцэн минь гэхэд тэрбэр хөвгөлтэй нэж яах юу яах вэ? Би өөрийгөө халахын авраг л гэж бодож явлаа. Харин тэгэхдээ намхай аврагын эзгүй гойгоор халахын дэвжэнээс авраг зол хулгайлаад өнөөдөр төмний өмнө булхай минь баригдаж шившгээд илгүй гэж хэлээд нүүрнийхээ хөлсийг арчиж сууваа. Энэ үеэр халахын бөхчүүд даширнцэн аврагын чудагтай сайн эр болохыг ярилцаж суусан гэдэг. Намхай авраг эд мөнгөнд шуналгүй осноо бостой хуваагаад хүртчихдэг өглөгч гүндүүгүй зантай нэгэн байжээ. Нэгэн удаагийн 7 хошууны даншигт тэрбээр үзүүр түрүүнд үлдээд буян тогтохыг хаяж төрүүлжээ. Богд гигэн өөрийн бүх намхай аврагад түрүү бүх юм байнаас гадна царан дээр тойгон юм буу овоолж гардуулжээ. Авраг богдын мутраас адис хүртэж эргээд тэрхүү цартай мөнгнөөсөө наадамчин олны зүг боорцог мэд цацсаар бүхийн асарт хүрэхэд өөрт нь бараг юм үлдсэнгүй. Үзүүрлсэн буян тогтох түүнийг хараад хайр мөнгө авраг яасан үрлэгэн хүн бэ гэж бодож байваа. Энэ тухай буян тогтох авраг хожим дурсан. Би тэр үед залуу байсан болохоор энэ их мөнгөнд тун харамсаж байсан сан. Сүүлд надад юм өтсөн хүн гэж сайхан юм даа гэсэн бахархах сэтгэл өөрийн ирэхгүй төрж байж үлээ хэмээн хуучилж байжээ. Хэрэг таалагдсан бол subscribe дараарай.